Сайн манайхаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр DRX сурлын 7-8 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү харцгаая. За өмнөх анги дээр ажин ингаан хоёр маань үерхэн тодорхойлоод дууссан бол яг тэр үйл явдлыг нь буюу үнсэлцэж байгааг нь Ренагийн явуулсан хүн Жэв хоёр талд баримтжуулж авч буй зураглалаар 7 дугаар анги эхэлдэг. Жэв бол ойлгомжтой ажины тушаалаар л ийм зүйл хийж байгаа. Харин Ренагийн явуулсан хүн тэдний харилцааны талаар мэдээлэлтэй болж байгааг ажин маань хараахан мэдлгүй өнгөрдөг. Өнтө зэрэгцээд гаднаа явж болоогүй юм шиг зүгээр явж байсан Жунсоо маань ажиныг яг жинхнээсээ ингаантаа үерхэн тодорхойлоод ирэх үед нилээн сэтгэлээр өнөө Жэм орж байгаа нь Рената уулзаж явах үеэр анзаарагддаг. Мөн дээрэс нь ингээд явж явах үедээ тэднийг жинхнээсээ үерхэж эхэлсэн гэдгийг Ренагийн мэдээлэгчээс санамсаргүй сонсчихдаг бөгөөд үүнийгээ тэр даруйдаа л ажинд хэлдэг. Яаж ч уурн хөр Жэм орсон ажиндаа бол үн чивээрэл байх юм даа хөрхий. За маргааш өглөө ажин ингаан хоёрын талаар захирал нь алидинэ мэдчихсэн байх бөгөөд нөгөө Ренагийн явуулсан хүн хэлчихсэн юм байна лээ. Мэдээж үнийг сонссон захирал нь ажины ирээдүг бодоод харилцаагаа эртхэн зогсоосон дээр баха гэж зөвлөсөн ч ажин өдөөс нь бид үнэхээр чин сэтгэлээсээ бие биендээ сэтгэлдээ. Тиймээс би өөрөө мэдээ зохицуулчих учраас та битгий санаа зовоорой гэж хэлдэг. Мэдээж ингаантаач гэсэн уулзаж болиулах гэсэн ч яг л ажинтай адилхан хариу авдаг. За үүний дараагаар ажин маань нөгөө Ренагийн үнтэй нь уулзах бөгөөд тэр хүн нь болохоор сэтгүүлч мэрэгжилтэй Ренагийн үеэл ах юм байна лээ. За тэг нөгөөх чинь нэрээд л та хоёрын талаар мэдээлэх чинь цацсан шуу энтергээд сүрдүүлэх гэсэн чинь ажин өдөөс нь танд байгаагаас чинь жилийн их мэдээлэл өгье. Харин над хийх гэж байгаа ажлаа бүр сайн хийгээд өгөө гэж гуйдаг. Уг нь үгүй та битгий цацалтаа энтергээд лахуултаж магадгүй ухааны бодоод ирсэн чинь шаал эсрэг хариу авдаг. Дээрээс нь ажин маань түүнийг Ренагийн талд ажилладаг гэдгийг мэдсэн тухайгаа хэлээд хэрвээ Рената биш надтай хамтарч ажиллах юм бол танд зөндөө олон гоё мэдээлэл өгөн шүү гэж ятгаж байгаад өөрийнхөө талд оруулж чаддаг. За үүний дараагаар Жэвг өөрийнхөө туслахтай болцуулж толгойг нь эргүүлж байгаад Ренагийн согтуугаар жолоо ирсэн хэргийг нь яриулаад тэрийгэ бүр баримтжуулаад авчихдаг. Ядчахт нөгөө Ренат алгадуулж байсан бичлэгээ олон нийтэд зодчихсан бөгөөд түүнээс нь болоод Ренагийн карьер нэлээд өнөж бүр хэсэг хугацаанд завсарлага авах үгүүдээрээ толчихсан байсан юм байна лээ. За ингэснээр согтуугаар жолоо орой даргалуулсан хэргийг нь ч гэсэн олон нийтэд ил болгосноор тэртээ тэргүй урагдж байсан карьер нь бүр өмсөн дуусгар болдог. Манай ажин ч угаасаа аливаа зүйлийг хийвэл толтолны хийдэг гаралтай айлтчихгүй. Мэдээ цайны хэрэг дээр дөрөөлөөд нөгөө туслахаач гэсэн ажлаас нь алчдаг. Угаасаа анхнаасаа л Ренагийн хүн байсан. Дээрээс нь ийм амсуултай хүн учраас энэ үртэл ашиглахад л хангалттай гэж үзсэн байх. За ингэснээр өөрт нь гайвуулж байсан бүх зүйлсийг зайлуулчихсан. Дээрээс нь авахыг хүсэж байсан зөвлөж өөрийн болгочихсон учраас Жунсоо Жэв хоёроос холбоогоо таслаад өмнө нь хэлж байснараа 1 жилийн турш ингаантай аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөдөг. Харин энэ хооронд Жунсоо Рена хоёр үерхэж эхэлсэн бөгөөд эдэд дэмжгэлсэн манай Жунсоогийн сэтгэлд бол ажийн өргөлж нэгдүгээр твэрэ гэдэг нь тодорхой л доо. Гиснээс манай Жунсоогийн өвөөгийн биеийн нилээн муудчихсан бөгөөд энэ талаар ээжээсээ нууцлаад л явж байгаа юм байна лээ. Мөнгөний шуналтай ээж нь юу ч хийчихэж магадгүй учраас хөрх хэмээн санаан зовоод л ингэж байгаа. Дээрэс нь энэ үеэр Жунсоог ажины продакшнд хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нь мэдэнгүүтээ ажиныг л шахаж байгаад энэ зүйл хийлгсэн байх гэж бодоод ураа гаргахаар түнтэй ирж уулздаг. Тэгэхээр нь яхав Жунсоогийн аав түүний жинхэнэ аав нь биш гэдгийг нь мэдэж байгаа шүү гэж хэлчихэд яваад өгдөг. Хэрвээ энэ талаар Жунсоогийн өвөө мэдэх юм бол ээж нь шууд дуусах учраас ер нь бол ингээд дахиж ажиныг оролдохгүй байхаа л гэж бодож байна. Гэхдээ хамгийн амар нь ээжийнх нь энэ нууцыг манай ажийн баг байхдаа зүгээр л нэг зураг хараад шууд мэдсэн гэхлээр яалтчгүй л амар гаралтай. За үүний дараагаар ажийн маань Фенүүдтэйгээ уулзалт хийгээд явж байх үед нөгөө 10 жилд нь хамт сурч байгаад ажинаас олж хөөгдсөн Сонигээ дохин түүнийг жүжигчин болсон гэдгийг нь мдээгүй байж байгаа давхудаа харсан юм аашийн гинт тэгж таарлдангуудаа эртний юм нь бодогдоод болсон бүх зүйлээ интернетэд бичээд оруулчихдаг. Хөрх юм нь өшөөгөө авах гэж оролдож байгаа л нэг арга юм уу та. Гэхдээ угаасаа ямар ч нотлох баримтгүй учраас нэг газар авалгүй дажгүй өнгөрсөн ч захирлынх нь хувьд ажинд итгэх итгэл багваагаар алдраа онцлол болдог. Үүний дараагаар гинт нэг өдөр ажины бие өвдөх бөгөөд тэр өдөр нь ингааны имээ ирж түүнийг яг л төрсөн охин шигээ бодож маш сайн асарч ондог. Төрснөөсөө хойш нэг ч удаа авч байгаагүй эцэг эхийн хайр халамж гэх зүйлийг анх удаа мэдэрсэн ажинд энэ нь ямар хүчтэй мэдрэмж төрүүлж байгааг нь харагддаг. Гиснээс ингааны хувьд ажинд бүр чин сэтгэлээсээ хайртай болчихсон бөгөөд карьерээ дуусгаад зүгээр л ажинтай хамт амар тайван аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа юм байна лээ. Гэхдээ харамсалтай нь энэ бол зөвхөн түүний л бодлоо л доо. За үүний дараагаар ажийн маань ингааны эмэгтэй сүмдөр явж байтал гинт нөгөө кафен захирал алидинэ шоронгоос суллагчсан явж байхдаа тааралддаг. Ингэж тааралдсан нь сарамсаргүй юу эсвэл санаатай юу гэдгийг нь хэлж мэдэхгүй ч энэ захирал нь бүр ингааны эмээтэй нүртэл танилуд юм байна лээ.
Ингэснээр түүнийг өшөөгөө авах гэж байж магадгүй гэж бодоод удаан хугацааны дараа Живтэй холбогдож түүнийг дагаад мэдээлэл цуглуулад өгөөч гэж гуйдаг. Үүний дараагаар Жүнсөө маань өөрийнхөө бичсэн зохиолоо кино болгоод түүнийхээ гол дүрд нь ажиныг тоглуулах саналтай байгаа Лонгстарын захиралд хэлдэг. Угаасаа Жүнсөө бол тэдний гол хөрөнгө оруулагч, дээрэс нь санал нь Лонгстарын хувьд нэлээд ашигтай санал байсан учраас ажины гол дүр тоглуулна гэсэн нөхцөлийг нь зөвшөөрчдөг. Ингэснээр удалгүй энэ талаар ажин ингаан хоёр ярилцаж байх үедээ Жүнсөөр энэ хоёр үерхэж байгаа гэдгийг ажинд хэлчихдэг. Үнийг нь сонссон ажин шууд Жүнсөөтэй ирж уулзах бөгөөд яагаад гэнт өөрийнх нь амьдралд оролцох гээд байгааг нь асуухад Жүнсөөч нэг жил л үерхнэ гэсэн бидтэй одоо дуусгах болоогүй юм уу гэж асуудаг. Яг нь Жүнсөөгийн хувьд бол ингэж байгаад нэрнгээсээ л ингаан тайртай болоод бүрмсэн яваад өгөхгүй гэж хайсандаа л аргагүй ирхэн сануулах гээд ийм зүйл хийж байгаа юм байна лээ. Дээрэс нь Рената үерхсэн хүртэл түүнийг ажинд дахиж гай олгохгүй чимээгүй байлгахын тулд л үерхсэн байдаг. За тэгээ яг тэр өрөөнөө Живтэй уулзаж кафен захирал нь юу хийж байгаа талаар мэдээлэл авах бөгөөд нөгөөх нь яг үнэндээ ажинд үш сансан юм байхгүй энгийн л амьдарч байдаг. Үүний дараагаар нэг хөдөлгөөн ажины төрсөн өдөр болох бөгөөд уг нь яг энэ үеэр ингаан ажинд гэрлэх санал тавих гэж байтал гинтэл хаанаас ч юм Рина Жүнсөө хоёр гараад ирдэг. Мэдээж энэ бүхэн Ринагийн төлөвлөгөө бөгөөд албаар Жүнсөө ажийн хоёрын өмнөх харилцааны талаар яриа эхлүүлж уур амьсгалыг нь эвцээр байгаад ингааныг урлуулж чаддаг. Тэгэхэр Нажин түүнийг тавьшруулчих гээд ярилцаа зогсож байтал ингааны дүүн залгаад эмээ өнгөрсөн жил алга болгосон тэмдэглэлийн дэвтрээ олчихсан байна гэж хэлдэг. Үүнийг сонссон ажины царай тэр дорхноо сонирн болохон тэр. Учир нь гэвэл хамгийн анх ингаантаа дотносхын тулд эмээгийнхэн дэвтрийг Живгээр улгаалуулж авсныхаа ачаар сайн мэдээлэлтэй болж дотносож байсан шүү дээ. Тэгээ яг хөө тэр дэвтрийг нь гэртээ хадгалж байсан бөгөөд өнөөдөр бол түүний төрсөн өдөр нь учраас ингааны эмээ ажины гэрт хоол бэлтгэж байгаа санамсаргүй өөрийнхөө дэвтрээ олчихсан байдаг. Ингэснээр ажиныг санаатаагаар ингаантаа дотноссон гэдгийг эмээ мэдчихсэн гэсэн үг. Тиймээс хурдхан зохицуулахын тулд Живгээр хөргүүлээд эмээгэнд ирэх бөгөөд ганцаараа уулзгаар ордог. Удгүй Жүнсөөч санаан зовоод ирэх бөгөөд Живтэй уулзаа зогсож байтал гинтэл эмээгийн байрнаас чанга чимээ гархан дэр. Очиж ялахтал мэдээж ойлгомжтой нөгөө ажин чинь аль эдийн эмээг шатны уруу түлхээд унгаачихсан байлгүй яах вэ? Гэсэн ч эмээг яаралтай эмнэлэгт өргөсөн ч харамсалтай нь очсноос хойш нэг хөдөлгөөн өд болдог. Гэхдээ ингээд эмээг аврахаар эмчилж байх үед ажинд бүр нулимс туслуулан залбирч байгаа нэлээд сонь санагдсан. Яг нь хажууд нь ингаан байсан бол жүжиглэж байна да гэж ойлгож болох ч ганцаараа явах үедээ ийм үйлдэл гаргаж байгаа нь ажины хувьд нэлээд ойлгомжгүй байсан. Мэдээж үүний дараагаар цорын ганц гэрч болох ажинаас цагдаа нар ирж мэдүүлэг авах бөгөөд эмээ гудамжны мөр хооллох гэж байгаад гинтл толгой нэргээ чатнаас унчихсан гэж хэлдэг. Яг нь эмээ угаасаа л байн гудамжны мөр хоолдог гэдгийг орой авийнх нь хүн болгон мэдэх учраас энэ бол хамгийн үнэмшилтэй тайлбар л та. Уг нь бол яг тэр үед нь Жүнсөө хоёр цаг алдалгүй ирээд ойройвынх нь камер энтрийг нь зохицуулаад цэвэрлэчихүү гэдэл асуусан юм байна лээ. Гэхдээ тэр хавьд нь угаасаа камер байхгүй, дээрэс нь ингааны өсөлтөөр эмээтэй нь уулзна гэд илжигсэн байсан болохоор зүгээр л би энд байсан гэд үннээр нь хэлснэн дээр тиймээс та хоёр юу ч битгий хийгэрээ гэж хэлсэн байдаг. Үүний дараагаар эмээгийн оршуулгын үеэр кафен захиралтай дахин нэг удаа даралддаг. Захирал маань хоригдсон 5 жилийнхээ ихэнх үед нь ажиныг үзэн ятаж өшөөгөө хэрхэн авах талаар бодож байсан ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр түүний бодол нь өөрчлөгдөж харин ч ажиныг ойлгож өрөвдөж эхэлсэн бөгөөд эцэст нь түүнийг уучлсан гэдгээ хэлдэг. Манай хүн чи алдчихгүй төрөлхийн сайхан сэтгэлтэй өрөвч үнэлтэй угаасаа. За үүний дараагаар ингаан эмээгийнхээ гэрд ирчгээд буцаж явах үед түүнийг хөрш эмэгтэй дуудаж уулздаг. Хэрэг болдог өдөр эмээ чинь нэг охинд нэлээд ууралсан бололтой түүн рүү уурлаж гомдлож явахыг нь сонссон. Дээрэс нь бас нэг хөршин юмаа олгаад алдаад байсан болохоор саяхан орцсондоо нууц камер байршуулсан бөгөөд тэндний уулсан талаар бичигдсэн байж магадгүй гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө хүнтэй нь очиод уулзсан чинь аль эдийн мөрдөгчд ирж уулзаад камерын бичлэгийг нь аваад явчихсан байдаг. Гэхдээ яг үнэндээ тэр авч явсан хүн нь мөрдөгч биш Жив байсан бөгөөд Жүнсөөгийн өсөлтөөр тэр бичлэгийг нь авсан юм байна лээ. Яг нь манай хоёрын хувьд ийм зүйл хийж байгаа нь ажиныг хамгаалсан гэхээсээ илүү үнэхээр ажин эмээг алсан уугүй юу гэдгийг л мэдэх гэж байгаа юм байна лээ. Гэхдээ Жив угаасаа ажиныг тийм зүйл хийгээгүй гэж итгэж байгаа болохоор бичлэгийг үзэх шаардлагагүй гэдээ яваад өгдөг бол Жүнсөө маань харин тэр бичлэгийг үзэх хэсэгтээ нэлээд эргэлзээд үлддэг. За энэ үеэр ажинд маань нэлээд мундаг найруулагчтай хамтарч ажиллах боломж гарч ирдэг. Гэхдээ нөгөө найруулагч нь маш хатуу хүн бөгөөд хэрвээ түүнтэй хамтарч ажиллана гэвэл арга гэр хосын амьдралаа шууган гаргахааргүй сайн зохицуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ядчах Тэнган ажийн хоёрыг гэрлэж магадгүй гэсэн шууган гарчихсан байгаа болохоор ялангуяа энэ тал дээрээ сайн анхаараарай гэж хэлдэг. Мэдээж ажины хувьд үргэлж өөрийнх нь ирээдүйн нэгт байдаг учраас найруулагчтай ажиллахын тулд ямар ч хэрэгэлцээгүйгээр ингаан таачиж уулзаад салхий гэж хэлдэг.
Тэртээ тэргүй эмээгээ алдснаас олж маш хэцүү байгаа энэ цаг үед түүний хамгийн хайртай хүн нүртэл салъя гэж хэлэхлээр Инганд ямар аимшигтай сонсогдсныг төсөөлөх аргагүй байх. Гэхдээ мэдээж Инган зүгээр л салъя гэдэг үг сонсоод залчихгүй гэдгийг нь ажийн мэдж байгаа учраас түүнтэй санаатаагаар дотноссон ингийн тулд эмээгч гэсэн ашигласан гих аимшигт үннийг шууд хэлж Инганыг бараг л амьдаар нь бошилж хаад яваад өгдөг. Үүний дараагаар харж байх үед нь гинт ажиныг хүмүүс дагаж эхлэх бөгөөд азар живүү ойрхон байсан тул түүнийг зогтаалгаж чаддаг. Яг хөө ажиныг амжилттай зогтаалгаж чадсан ч манай живүү нөгөө хүмүүст нь баригдаж зодуулаад нэлээд хүнд бэртдэг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд нөгөө талд давхар маш хүн таахцал амссан хөрхийн Инган маань эцэст нь энэ бүгдийг дийлэлгүй амиа орлсон байдаг. Энэ мэдээг сонссон хүн болгон л харамсаж гуниглаж байхад ажины хувьд зүгээр л болох ёстой юм болдгороо л болж байгаа юм тийм байдаг. Үүнээс гадна Инганы фэнүүд бүгдээрээ л түүний өхөлд ажиныг буруутгах бөгөөд үзэн ядагчид ихсэж байх энэ үеэр дахиад л нөгөө сооны чинь гандан буурахгүй гарч ирээд гайвалж эхэлдэг. Мөн дээрээс нь Лонгстарын захирлын хувьд Инган бол бараг л хойроо дүү шиг нойр дотны хүн байсан учраас бусдын лайдэл түүний өхөлд ажиныг буруутгах бөгөөд ингэснээр ажины эсрэг хүн болж өрдөг. За үүний дараагаар киноны төгсгөлд эмээг өнгөрдөг өдөр яг юу болсон талаар жинхэнэ үнэн ил болдог. Тэр өдөр үнэхээр л эмээ бүх зүйлийг олж мэдээд ажин руу уралсан нь үнэн байдаг. Ажин янз бүрийн арга зал хэрэглэлгүй өөрийнхөө буруу зүйл хийснийг үннээр нь үлээгээд анхандаа санаатаагаар дотноссон нь үнэмчгээсэн Инган болон тантай хамт өнгөрүүлсэн 1 жилийн хугацаанд би үнэхээр л та бүгдийг чин сэтгэлээсээ хайрлаж эхэлсэн гэж хэлдэг. За тэгээ үүнийг сонссон эмээ хэдийгээр ажиныг буруу зүйл хийснийг нь мэдэж байсан ч түүнийг өөрийн охин шигээ санаад эцэст нь уучлсан байдаг. Уг нь ингээд манай хоёр учир зүгээ ололцож чадсан ч үүний дараагаар эмээ маань муур олох гэж гарах үедээ үнэхээр л толгойн эргээд өөрөө шатнаас унсан гэдг нь үнэн болж таардаг. Тиймээс л манай ээж эмээг эмнэлэгт байх үед ганцаараа байхдаа ч гэсэн тэгэж их харуулсаж гуниглаж байсан нь чин сэтгэлээсээ л байсан юм байна лээ. Яг гоо ингээд бодохоор нэрэл ажины хувьд эмээ бол түүнд анх удаа эцэг эхийн хайр халамжийг мэдрүүлсэн хүн болохоор жинхнээсээ эмээг хайрлсан байж магадгүй юм. Гэхдээ л Инганыг тийм хэцүү байхад нь зүгээр л үхэх гэж байгаа юм шиг тэгж хандсныг нь бодохоор уучлах аргагүй л дээ. Тэгээд ч ер нь бол ажины өдийг хүртэл хийсэн бүх зүйлсийг нь бодвол манай хүн ч угаасаа л уучлагдгаасаа нэгэнт өнгөрсөн хүн. Энэ бүхний эцэст ажин кармагаа урдсан цагт л энэ кино сайхан төгсгөлтөө гэж нэрлэгдэх байх. За тэр ч яах вэ? Ингэснээр киноны төгсгөлд нөгөө ажины араас нь дагж байсан хүмүүсийн жинхэнэ эзнийхэн царай ил болж байгаагаар 8 дугаар ангинд дуусдаг. Энэ нөхрийн тэр ажин руу харж байгаа харц инэмсэглэж буй төрхөд тэр нь яг нэг ажинтай таарсан эвгүй гарах шиг байлээ. Манай ажины жинхэнэ заяаны ань гарч ирж байгаа ч юм билүү хэм мэдлээ. Зөөц тэгээд нэг иймэрхүү байлаа. Эцэст нь мэдлэгэн таалагдсан бол дараагийн удаа дараараа дараах хэвчлэгээр уулзтлаа. Тэр баяр та.